цэнгүүн өдөрөө уруудаж өгсөө саяатай вдэнги учрад бүхнийг санаж явада чи учрад бүхнийг санаж явада. Баярлалаа. Ингээд багтаар үйл айс байшинд Монгол Улсын гавьяач жүжигчин, 108 манлаа эстрадын дуучин, pop diva Саран Туяа гэгч мэн ирсэн байна. Бүгдээрээ гоё суудлаасаа босож алга таши үзэгчтэй маш их баярлалаа. Үрзээрсэн маш их баярлалаа. За ингээд хамгийн ихэнд сая дуулсан Учралын блюз гэдэг дууны тухай гайхалтай түүхийг бас бидэнд хуваалцах байх гэж бодож байна. Энэ дууг манай хөгжмийн зохиолч Долгио маань ер нь бол зохиогоол шууд надад сонсгосон. Долгио маань надаа юм дууг юм дуудаж авчирч ингэж төгөлдөр хурдаар сонсгодгоо кассетэн дээр бичээд тэгээ кассетаа ингээд дууны үгийг кассетэнд ороогоод тэгээд өгдөг гэсэн байхгүй юу. Тэгээ чи сонсороо гээл тэ. Тэгэл гэртээ очиод юм машинда сонсдог. Тэр үе чинь бас машинууд чинь кассетны хөгжмөнтэй байсан. Тэгээ сонсонгууд чинь гитараараа ингээд тоглолцсон. Тэгээ Учралын блюз үнэхээр гоё. Яг үндэ хэлэхэд бас би чинь манай одоо иш тулмаагүй ардын зохиолч хүнийг одоо яг ийм дууны шүлэг бичдэг гэж мэдэхгүй. Тэгээд энэ дууг дуусны дараа би иш тулмаагуудаа танилцаа. Тэгээ манай Төв аймгийн Баян сумын одоо уугуул хүн байсан. Тэгээд бүр гоё одоо яг 2000 оны пентатоникийн үеэр бүр дотн танилцчихлаа. Тэгээд баярлдаг. Энэ гоё дууг зохиож өгснөөр би бас нэг тийм өөрийн урын сангаа маш том хүчтэй дальжиг өөртөө болсон шиг санагддаг. Тэгээ чинь Учралын блюз гэдэг. Тэгээ энэ Учралын блюз гэдгийн үгийн одоо нэрийг бол би яг баг өөрөө л өгсөн юм шиг санаад байна. Яг дулмаагүй шүлгэнд ийм нэр байдгүй байсан. Тэгээ яг нь дандаа Учрал тэгээ нэг блюз стилтэй учраас блюз гэдэг. Блюзийн хувьд бол яг барууны блюзийг бол жоохон хурдан шогшоо блюз л дээ. Тэгтээ их гоё. Тэгээ тэр үед яг нөгөө хоолойг нь бичүүлээд анх бичлэгэнд орж хахад манай Эрхмэгийн уцтаад гэртээ аягүй гоё цовын хийчихөө миний хайр гэлдэг гэсэн чинь юу цов наа чин Учралын блюз гэж энэ доо бичүүлэх гэж байгаа чинь ингээд гээ аягүй гоё идмээр өнөглөө чи тэр гэрээ үйлчлэгч юу вэ хинээр хэлээ дуртай хүнээр хийлгээд идэ би яг ингээд энэ дууг бичүүлмээр тийм их одоо бүр хайртай хүн дуудаад тахад очихгүй тийм энэ дууг дуулъя гэсэн тийм нэг хорхоо хурж исэн. Тэгээд миний мэдхийн нөгөө аранжировкийг манай хин хийжсэн байна. Халиун хийжсэн юм байна. Тэгэл манай даашкал бичижсэн. Одоо энэ дуу маань яг нийтэд хүрээд хэдэн жилийг өнгөрсөн? Одоо чинь баг 26 жил юм уу та тий? 26 жил. Тэгээд шууд энэ дууг авчгаад би шууд Учралын блюз гэдэг концерт тоглосон. 99 оны бүхий өргөнд 9 сар тоглож ирсэн. Тэгээд ер нь амьд хөгжмийн тэр тоглолтыг бол ерөөсөө ингээл яг жинхэнэ хийжсэн. Тэгэл 99 онд Учралын блюзыг бүхэн өргөнд 2 тоглоод 12 сард шинэ жилийн шүн сайхна гэл бүхэн өргөнд дахиад шинэ жилийн дууны 2 тоглолт хийдэг байсан. Тэр үед надаас өөр тоглолт хийдэг дуучин байгаагүй юм шиг үлээ. Тэгээд ер нь бол Учралын блюзыг дуулах болгонд маш их нөгөө концертанд би баг дуулдаг. Хоолонд их халтаа дуухгүй. Тийм учраас манайхан тэгсэн шүү дээ. Энийгээ бас нэг дуулуул гээл тэгэнгүүт наа чин хоолонд халтаа дуу. Хаяа дуулаа гэж ярьд. Тийм мэдээж Сарагчийн хувьд маш олон гайхалтай дуунуудыг бидэнд ингээд хүргэсэн. Тэр дуунуудаар нь бид нар ингэж байнга сонсож амьдардаг. Гэхдээ хамгийн сонирхолтой зүйл нь одоо юу гэдэг дуучин Саран Туяа тэр жоохон охин байхдаа яг яаж одоо урлагтай холбогдож энэ урлагийн замналыг сонгосон байдаг вэ? Манай аав их олон эрэгтэй эмэгтэй дүүнертэй байсан. Бараг аруулаа юм билээ л дээ. Тэгээд манай Батуин гэдэг аваг ах маань анх ингээд манай аав ээж чинь пянц тоглуулагчтай. Тэр пянц тоглуулчруу бид нар ойртохгүй штэ. Тэгэхэд манай тэр ах нөгөө Демис Русос гэдэг дуучны Souvenir гэдэг дуу байдаг штэ. Souvenir тэр дууг ингээл тавьж өгөөл. Тэгээд би бүр гайхаад өстө бүр шоконд орвол те. Миний анх одоо сонссон би нэг 5 6 настайдаа сонссон л дуу бах та.
Тэгээд дараа нь Монголд Демис Русго ярьсан одоо рок жарист UB Palace рок жарист өөрт нь дуулж өгөөд зураг авахсан чи би бүр зүуд юм ааш ингээл бодож исэн. Тэгээд ер нь манай аавын дүүнер их тийм урлаг уран сайхан дуртай хүмүүс байсан юм шиг. Манай ихч бас аав эгч маань надад гитарын дээр галуун суваа хөвөрсөн гэл нэг дуу байдаг шин. Галуун суваа хөвөрсөн гэл тэр дураг яг нөгөө Адар сүрэн гэдэг хүн ч одоо жинхэнэ одоо үеийн л тэр үед бол яг л жинхэнэ од байсан. Тэгээд зургийн институтын ёолкон дээр манай аав намайг өөрийнхөө ёолкон дээр нөгөө мөрөн дээрээ суулгаж үзүүлж ирсэн. Тэгээд баахан ятгачтай гарч ирээд хам филэн дээлтэй тийм ах дуулж ирсэн. Тэгээд ер нь урлагт яг тэр үеэс л 6-7 оноостойгоос ингээл дуртай болж эхэлсэн. Тэгэл цаашаа бол тэгэл ингээл эргэж буцалтгүйгээр орсон доо. Таны хамгийн анхны дуу ямар дуу байсан бэ? Хамгийн анх. Мөнгөн харандаа амтлагт ороод амьд хөгжмийн хамтлагтай мөнгөн харандаа хамтлагтайгаа Stevie Wonder-ийн нөгөө I just go to say I love you гэдэг дууг дуулж байсан. Тэгсэн амар бие бариад ингээд тэгээ нөгөө амьсгаагаа ангуудаа I just go гэж яагаад I just go гэж дуулаад байгаа юм бэ сараа гэл. Тэгээд амьсгаагаа аваад ингээд дуулахлаар ингээд хай гэж сонсогдоод байна гэл. Тэгээд хөгжим бүжгийн одоо хонхны баяр дээр очиж манай мөнгөн харандаа одоо тоглолтод явж исэн. Тэгээд тэнд би анх дебютээ хийж исэн. За өнөөдөр тантай хамт өөрөө чи одоо random хамтлагийг хүрэлцээрсэн байна. Тэгэхээр бас яг харахгүй random хамтлагийн гишүүдийг биднэрт танилцуулахгүй бол бас болохгүй хаа. Манай одоо random хамтлагийн одоо хамгийн ууган гишүүн манай Хөхтөнгөр хамтлагийн одоо арга гитарчин Букафтер бол 94 оноос хойш нэг хамтлагт Хөхтөнгөр хамтлаг тоглоод тэгээд манай Хөхтөнгөрийнхэн ч ерөн аягүй олон салбараар явцсан шүү дээ. Хүү хамтлагийн дашдундаг гэл ингээл апын продакшны одоо халуун гэл тэгэл манай Бука ерөөсө сараас урах хамт байгаа би баярлж байгаа шүү. Арга гитарчин. За манай random хамтлагт бас золбоо Нисван одоо Никитоны золбоо тоглож ирсэн. Тэгээд золбоо маань Америк яваад тэгээд бид нар одоо A Sound-ийн бөмбөрчин Батбүрийг гуйж одоо өөрийнхөө игнэнд илсүүлсэн байдаг юм. Тэгээд одоо хүртэл бидэнтэй хамт нэгдээд тоглож байгаад баярлалаа Батбүр бөмбөрчин. За тэгэл манай мөнх оргил Night Train-ийн мөнх оргил сологтаар анх тоглосон random-д. Тэгээд дараа нь Чожо тоглосон A Sound-ийн. Тэгээд ингээд сүлд нь одоо Чожо бас уран бүтээлээ тойроод явхад манай одоо Батхуу бидэнтэй нэгдсэн их баяртай байна. 19 онд нэгдсэн байгаа. Fire хамтлагийн гитарчин. За тэгээд манай ерөн бол keyboard ерөн солигдоогүй. Анх бол Чингис хаан хамтлагийн даралт хөгжимчин Байдраг тоглосон. Айгүй олон жил. Тэгээд Байдраг студийн ажил нь маш ихтэй болоод тэгээд бид нар бас яг TG-тэй таарсан. Яг уран бүтээлийн замнал дээр ингээд ийм 4 замын уулзар дээр таарсан. Тэгээд TG аюу гоо ингээд эсгэрцэн явж исэн байхгүй ингээд шин санаа бодцсон. Тэгтэн I'm singing in the rain гэж явж хат нь гастак гэдээ олоод авсан байхгүй. Тэгээд бид нар одоо TG-тэйгээ хамтарч нас хойш 22 оны Playtime бут авсан. Тэгээд тэрийг бол TG бид нартай нэгдснээрээ бас биднэрт шинэ хамтлагт шинэ өнгө айс өгсөн нэмсэн баг гэж боддог. Тэгээд манай TG-гийн ээж нь миний анхны сэтгэлийн хөг концертны менежерээр ажиллаж байсан. Сувда гэдэг эмэгтэй одоо Тэнгэрийн ямарнд очсон байгаа. Тэгээд аягүй сонин ингээд Сувдагийн мань хүү бидэнтэй хамт ингээд сараагчтайгаа хамт уран бүтээл төрөж байгаад би аягүй их баяртай байгаа. За манай бэк вокалууд бол маш олон охтууд дуусан. Voice-ийн одоо охин тэнгэр бүр ирээдүй одоо My Voice-ийн Гандима тэгээд Энжи одоо тэ Fat Cat-ийн Энжи тэгээд Zizi Zolo за ингээд манай монголчингоо бас ингээд тэгээд ийм олон охтуудыг бид нар бас үе үеэр нь бас дуулуулж тэгээд байсандаа их баяртай байдаг. Тэгээд өнөөдөр за тэгээд мэдээч хэрэг манай 2008 оноос Саратаага нэгдсэн ажиллаж байгаа SMP-гийн одоо дууны найруулагч Ундрал баяртай баярлаа. Олон жил Сарагийн хоолойг дургаж байгаа хүндээ гэж. Дараагийн дуу ямар дуу байгаа вэ? За дараагийн дуу бол Сэтгэлийн хөг гэдэг дуу байгаа. Миний яг дебют 94 онд би өөрийн бие даасан анхны тоглолтоо циркийн тайзнаа 5 сард л 6 сард хийжсэн. Тэр гоё тоглолтны одоо нэрээр нэрлэгдсэн. Яруу найрагч Батуршгийн шүлэг, хөгжмийн зохиолч Төрийн шагналт, урлагийн гавь сэтгэлтэн Балхаживын хөгжим. Тэгээ яг миний амьдралд бас нэг тийм одоо шилжилтийн үе байсан байхгүй юу?
хувийн амьдралд өөрчлөлт орол. Яг тэр үед за би ингэчлээ штэ балхаа гэл тэгсэн чинь. За байж энд гоё дуу байна Сара. Чамчин дуу зохиосон гэл ороод ирсэн байхгүй. Тэгэл ямар гоё юм бэ? Наадах чинь наад дуу гэж чинь би ерөөсө концертэ нэрлэнэ. Би концертэ хийя гэд. Тэгээд балхаагийн дуунаас болоод өөрийн бие даасан соло концертэ тоглосон байдгийг. За тэгээд сэтгэлийн хөг. Баярлалаа. За маш гоё байлаа. 1990-ад оны одоо Монголын рок попын одоо хөгжил
болон одоогийн 2025 оны яг энэ хөгжмийн салбарын өөрчлөлт одоо хоорондын ялгаа нь таны хувьд илүү ямар болж байгаа юм шиг санагдаж байгаа вэ? Миний бодлоор бол технологийн ялгаа маш их байна. Тэр үед бол ур чадварын л их хардаг болохоос биш яг техникийн дугуйлттай 100% байх техникийн хангамж эдэр бол ер нь байгаагүй. Хүнд байсан, маш хүнд байсан. Дуулж хад микрофоныг хаадаг байсан шүү дээ. Тэгэнгүүт хоёр хамтлаг тус тусдаа микрофон зоодог, хөгжим зоодог, өргөө хамтлаг, айзам хамтлаг ч юм уу хөгжим тусдаа зоонгууд өргөөгийн микрофон хаагдангууд айзам л өсөрч очиж дуулдаг энэ төр. Тэгээ самбаачлал дээр идэл байсан. Тэгээд ер нь бол нэг 90 хэдэн оноос эхлээл ерөнхийдөө тайз эдэр ингээл хөгжөөл те тавьж эхлээл хөгжим янгууд total music энэ төр гэл гарч ирэл те. Тэгэл одоо delight-ийн даваач дөнгөж л хөгжим гэрэл мэрэл түрээсэлдэг. Тэр хүч одоо ингээл хөгжим түрээслээ мөнгө төлөхгүй бол шууд хамгийн мас алгаад аваа явчихдаг. Тийм амар тийм тогтолцоо байсан. Одоо ч үр сайхан болж хамгийн гоё нь бол одоо ингээд хөгжимчдийн хөдөлмөр аягүй амар. Одоо дээр үуч ингээл аягүй хэцүү юм зоогоод дуургаал нөгөөх нь maaслал. Одоо бол тийм байхгүй. Техникийн хангамж бол гайхалтай. Дээрэс нь бол миний бодлоор шинэ үеийн хөгжимч дууч тэр нэг тийм юмд аягүй юм их тийм нээлттэй ханддаг ч юм уу те нэг одоо ингэж болохгүй тэгэж болохгүй гэсэн байхгүй болохоор тгий болно гэл ингэ тийм тэгээ залуу үеийн хүүхдүүд ч гэсэн залуучууд ч гэсэн яг тийм ханддаг учраас ямар ч хөгжмийг наад хөгжим шиг сонсохгүй гэдгүү те одоо жишээлбэл өнөөдөр ингээл баг тойргийн одоо энэ дуунуудыг гэхэд урд нь сонсож байгаагүй дуунуудыг ч гэсэндээ ингээл бид нар зориулж ийм гоё контент бэлдэж байгаа юм чи бид нар сонсоод үзье танилцъя харъя мэдье гэж айгүйх гоё юу байдаг гэсэн. Дээр үед бол ч бас нэг тийм нэг энэнийг л мэдэх ёстой, энийг хэрэггүй гэдэг байсан юм шиг юм л да. Одоо бол аюу гоё юм өргөн цар хүрээтэй болсон. Тэгээд мэдээч хэрэг маш хэрэгжүүлэлттэй байгаа шүү дээ. Сонголт хийхтэй. Тий. Багтаар лайв сешны хувьд ингээд амьд хөгжмийг одоо амьд хөгжмөнтэй хэрхэн дуучид маань яаж дуулж байна, хөгжимчид маань одоо яаж амьдаар тоглож байна те. Одоо back vocal маань ингээд яаж хоолоо салгаж чинь гэдэг юм уу. Яг энэ зүйлүүдийг л ингээд хүмүүст илүү хүрэхийг хичээж зорж ажиллаж байгаа. Тэгээд таны хувьд ер нь яагаад одоо амьд хөгжимтэй илүү дуулдаг вэ? Яагаад энэ random гэдэг хамтлагийг бий болгосон бэ? Эсвэл ер нь яагаад дуучин амьд хөгжимтэй дуулах ёстой байдгийг тэр талаар ер нь бол яагаад фонограм үүссэн бэ гэдгийг ярьж эхлэх хэрэгтэй байхгүй юу? Яагаад вэ гэхээр ингээд амьд хөгжим ингээд тоглоод байдаг байсан чинь манай нөгөө Хөтөнгөр хамтлагийн бөмбөрчин Бадрал ах маань насвараад тэнгүүт ингээд бид нар бөмбөрчингүү болоод тэнгүүт нэг одоо мини композер гэж одоо ер нь бол нөгөө multi track тийм хөгжмийг бичээд орлуулдаг нэг юм гарч ирээд тэнгүүт X3 гээд Korg X3 дээр ингээд бөмбөр бүх юм биччихдэг болчихгүйд нь ерөнхийдөө минимайз ер нь бол тэгээ хөгжимчдийг цөөхөн болцсон зарим нэг нь урагшаа хойшоо явцсан тий 8 хийгээл дэлэнгүүд нөгөө хүн олдохгүй ховс айгу хэцүү хомсдолд орцсон яг энэ үед за өөртөө аргалаад гэдэг нь одоо баар мааранд бол ингээд Сингапурт дуучин гаан хоёг би хөгжмийн зохиолч бүрдэрж авах бид гурав ингээд мини композертэй те бөмбөр басаад биччихгээд тэгээс хүмпүүж авах юугаа тоглоод кибордоо давхар тоглоод хоёугаа гитараа сол гитараа тоглоод ингээд явчихсан байхгүй. Тэгээд тэнгуут яг тэр 90 үе эхэлсэн. Тэгээд анх бол фонограм гэж юу байхгүй байхад бид нар ч одоо ингээд нөгөө караокены лазераас шууд буулгаж караокены фонограм оруулж ирж ингээд каверыг дуулж муулж pop top хийцэгтэй тоглолт моолт хийгээд энийг их зүгээр юм биш тийм чинь тэгээд бараг амттай хүн байхгүй тэг хөгжимч нь олдохгүй бол одоо царай алдахгүй гэж ярьдаг шүү дээ яг ингэж ихсэн тэгээд ерөнхийдөө ингээд фонограм гэдэг чинь бол айгүй хэцүү шүү дээ дуучин алдлаа бол хүлээхгүй яваад өгч цаашаа ингээд бичлэг нь яваад өгнө тэгвэл гүйцэх нь шүү дээ тий одоо мориноос унчаад буцаж гүүгээд морио гүйцэж хагаад морь дээр гарч суух нь шүү дээ буцаад тэгэхээр чи мордно гэсэн үг. Тэгээ фонограмны эрен хаалах хэвээр гэж ерэн айгүй хичээсэн. Хүмүүс бол яг меркантилны одоо газ орлого олж ганцаар очиод тон мастертайгаа газ тоглолт хийгээд хамаг мөнгө карбонад аваа явчих гэж үгүй ээ. Ингээд 4 5 хөгжимчтэйгээ ингээд 10-20 очиод та амьд хөгжмийн мэдрэлийг ингээд зарим үзэгчд нь бол ерөөсөө нэмэх хасгаач ялахгүй байгаа тийм зрителд бол бид нар баг тэгж их зардал гаргах шаардлагагүй ч бас үе байдаг. Гэхдээ тэгсэн ч гэсэн бид нар зөндөө олон суманд шаргацсан ч гэсэн амьд хөгжмийг хөгжүүлсээр л явах болно гэж бодож байна. Сүүлийн
амьсгаа хүртэл. Маш их баярлалаа. За бүгдээрээ өргөжлүүлцгээе. Баярлалаа. За дараагийн дуу бол манай ах トゥ хоёр Балчинжавын долгион, Балчинжавын ангирмаа гэд хоёулаа урлагийн гавь сэтгэлтэн. Тэгээд энэ ах トゥ хоёртой найз байсан найз учраас би их гоё давуу талтай байсан. Ингээд ах нь ингээд би ийм хөгжим зохиосон ингээд дооли тэгэнгүүт ангирмаа хөгжүүлэг байхгүй нэгүүд би зохиоч гэл аваад нэмтгий хүн энэ төр те сэхүүн салхи ингээд дандаа ийм зүүн үгийг тэг хамгийн гол нь эмэгтэй хүн ийм шүлэг мүлэг бичиж болж байгаа мó гэж одоо ах нь одоо бас ингээд марайл зараал уншиж болно шүү дээ те тэгэхэд тэхгүй чөлөөтэй за ингээд тэгээ одоо чиний төрөх гээд ангира өөрөө тэгдэг ус махгүй заавал ингээд сайхан сэтгэлтэй хүнтэй суух хэрэгтэй үерхэх хэрэгтэй гэлтгүй яагаад сарайлаг хүнд уралж муралж болдгүй юм бэ сарайны сайхнаар цайсуулж уухгүй эний чи эсрэг шүлэг бичнэ гэх тэгээ чиний төрөх гэж дууны шүлгийг бичсэн байгаа тэгээд энэ дууг ер нь бол анх энэ найруулга нь яг л 97 оны аранжировк манай тэр үед бол манай өөчгийг хийжсэн энэ аранжировкийг тэгэд ингээл чиний төрөх сонсгоё. Миний хувьд мэдхээр Монголыг одоо маш олон удаа тойрч аялан тоглолт хийсэн. Тэгээд амьд хөгжимтэй ингээ олуулаа ийм олон багаараа ингээд нөгөө орон нутагт очиж тоглоно гэдэг бол өөрөө маш ийм сорилттой ийм ажил байдаг. Тэгээд ер нь одоо та магадгүй тооцоолж үзсэн бол хэдэн удаа яг тойрч тоглож исэн байдаг вэ? 7 болсон шүү дээ сүултээ. 7 болсон.
Одоо манай рандомтай тойрох нь Баруун аймагт үлдсэн байгаа тий. Бид нар Баруун аймагт арай тойрч амжааг байгаа. Ер нь бол өмнө нь бол ер нь анхны аялын тоглолт чинь хайрын бурхан 10 жил гэдэг өөрийнхөө тайзандаа одоо 10 жил дуусныхаа тоглолтоо хийчихэд дархан эрдэнэт тоглоод тэгээд ховд руу нисээд ингээд аялын тоглолт эхэлж байсан. Тэгээд яг уу аялын тоглолтыг бол маш их амжилттай тойрдог байсан. За одоо Эрхэм хавьдад Хаан банкнтайгаа бол 2003 оноос хойш бол 11 оныг дуслал бас 2 3 удаа аялсан. За их олон ивент итгэгч нартай явдаг байлаа да. Бид заавал очно гэдэг уриандор явдаг байсан. Бараг хувийн онгоцтой юм шиг л машинаар явдаг байсан бид нар. Тэгтээ урлагийг бол ер нь бол тулж очиж яг боддоор нь үзүүлжиж урлагийг ойлгодог гэж би боддог. Тийм яг одоо багтаа realization бол дараа жилээс бас яг орон нутагт ингэж амьд хөгжмийг хүргэе гэж ер нь төлөвлөж байгаа. Тэгээд энэ нь өөрөө нөгөө нэг те орон нутагт байгаа тэр залуучуудад шинээр одоо мөн одоо дунд үеийн ер нь ингээ бүх насны сонсогчдод те тэр амьд хөгжмийн гоё сайхныг тэр мэдрүүлэх болов гэж харж байна. Тэгээд бас маш их баярлалаа танд. Баярлалаа. За тэгээд дараагийн дуу бол миний бас дээр үеийн дуу л да. 90 онд анх сонсоод энэ дуугаа сонсч байсан. Тэгээд 91 оны хавар клипийг авч ирсэн. Тэгэл тэр үеч одоо гоё дуугаа ойлгохгүй ингээл би нэг эмэгтэйчүүдийн шоу хийжсэн байхгүй Мартин Амнар. Нэг 21 настай л байсан юм шиг бол. Тэг хүүхдийн ордонд манай Хөгтөнгөр хамтлагийн хөгжмөндөр тэгээд нөгөө тэр үе чи яалаа нэг буянгийн жага манай боссыг шоронд хийцсэн байхгүй. Тэгээд цалин байхгүй. Тэгэнгүүт солингуу болцсон нөгөө санхүүгийн юунаас нь бол баривчилсан юм шиг байлаа шалгаал. Тэгэнгүүт цалин тавих хэрэгтэй болвол тэгээд би Мартин Амн эмэгтэйчүүдийн шоу гэж хийгээ зохион байгуулаад тэгээд тэр үед манай одоо блюз садагтай мягмар сүрэн дуучин оюун бэлэг гэлтэй ингээл бүх дуучид орол. Тэгээд зөвлөхөр нь ардын жүжигчин хайдуугаа тон мастер нь даш тундаг ажиллал. Тэгээд тэр гоё үе тэр үед яг ингээд намайг тэр хүүхд эмэгтэйчүүдийн шоу зохион байгуулж байгаа үед энэ нэг дуу сонсоодгооч гээл. Тэгээд манай одоо хөгжмийн зохиолч балгач энэ дууг сонсгож байсандаа би хөөе станараа баг ажил хийлгсэнгүү гээл те. Тэгжсэн чинь жинхэнэ гоё хит дуун гээд өөрөө гулгаад орж ирж байсан. Ойлгоогүй хожим л хөрхий сарантай ойлгодог шүү. Тэгээ энэ мондөг хүний одоо дууг шүлгийг бол манай Яван хулангийн инхэг ван шүлэг байдгийн. Тэгээд энэ дууг 90 онд яг одоо дуулж байгаа хувилбар нь бол бид нэр хөгжмийн зохиолч балгачийн CD-нд орсон хувилбараас нь жоохон санаа аваад тэгээд юу лээ Best of Sara нөгөө Sky Resort гэдэг 2020 онд бид нар яг ковидын үеэр л тоглосон. Тэгэхэд яг найруулж блюз маягаар дууссан мэт юм аа. Тэгээд уучлал гэдэг дуу байгаамаа. Халуун идэглэгч
их баярлалаа. Маш халуун бай. Халуун Маш тийм манай студ маш халуун. Тэгээд таны дуунууд ч гэсэн маш сонсоход гоё байна. За сэтгэл төрж энэ яриад тахта. Яг ямар байна? Ууралмаар байна, уйлмаар байна. Уйлмаар байна. Тийм уйлмаар байна уу? Үнэхээр гоё. Вау. Тийм. Ямар гоё юм бэ? Их олон хүмүүс нөгөө хайртай хүмүүсээс уучлалтгүй болохоор миний энэ дуг дуулж уучлалтгүйж эвлэрч исэн гэсэн шүү. Тэгэхээр бас цааш тус анхаарал авчихгүй те гэл. За тэгээд заавал уучлалтгүй чадахгүй бол бас энэ дууг ингээд фук гэдээ явуулчихна шүү дээ. Тэгээд сүүлийн одоо бидэнд хүрэх дууг бас онцолж ярих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Яг гэвэл одоо бид нар нөгөө нэг танд би нөгөө та энэ дуугаа дуулаач гэж хүссэн шүү дээ. Яг гэвэл одоо маш олон дуучид одоо манай одоо бас 20 хэдэн дугаар ингээд цацагдсан байна. Цаашлаад улам л олон ингээд уран бүтээлчид тэр тусмаа ингээд дуучид ороод ингээд явна. Тэгээд дуучин хүний гоё нь сайхан нь тэр дууг одоо олон нийтэд үзэгчдэд хүрэх тэр жаргал зовлон нь юу байдгийг тэр тухай та бас хуваалцах байх гэж. Тэр нэг 90-ад он шоу бизнес дөнгөж эхэлж яхад штэ. 90-ад онд Saras Music Production одоо тэгээд On and Off-тай хамтраад Pentatonix хийгээд яг тэр үед ингээд дараа нь 95 онд яах вэ цаашаа яаж явах вэ гэл ингэж яхад бид нар ч одоо зар сурталчилгаа гэдэг нөгөө тэр үндэсний телевизийн нэг зар сурталчилгааны юу байгаа асаа зар өөр юм байхгүй. Тэгэхэд Улаанбаатар Times гэдэг сонингийн одоо эрхлэгч одоо энэ алдарт миний хайрын бурхан юм биш үлгийн автор Хөрлөбаатаргаа яг юугаар нь редакт одоо эрхлэгчээр нь ажиллаж байсан. Тэгээд маш их олон ийм дууны одоо энэ урлагийн шоунд зориулж ингээд бүтэн нүүр дугаар мугаарынхаа одоо сүүлийн нүүрнүүдийг ингэж зориулдаг ус махгүй бидний рок попынханд эстрадад зориулж. Тэгээд тэр их гоё нэмэр болсон. Тэр үуч одоо нөгөө ингээл төв мэдээ бол нэг тоохгүй шүү дээ. Эстрадыг бол сүүлийн тэр ардаа ирэхийн бүр ард талын нэг юм дээр нь л нэг дууны үг мөг гардаг ус махгүй. Тэгэхэд бүтэн ингээд амралтын өдрийн дугаарыг өдөр зориулдаг гэсэн. Тэгээд тэр үед манай ерөн бол ангира бидний одоо нэг юм гоё эрх чөлөөтэй дууны шүлэг бичих дуу зохиох юм яг эд орж иж байсан. За яг рок поп эстрад бол яг тэр 90-ад оны эстрад хөгжиж эхэлж байсан. Тэгээ яг тэр үед одоо дараал 98 онд энэ дуу яг төрсөн юм шиг байна. Дуучин чамдаа гэдэг дуу. Тэгээд энэ яагаад тэгсэн бэ гэхээр 95 оны тэр сонин дээр бид нэг ярьслага авдаг байсан байхгүй. Одоо Ахмад үеийн уран бүтээлчтэй урьж ярьслага авдаг. Бид нар өөрсдөө очиж ярьслага авдаг. Тэгээд Янжинд болон ингээд дуучны гэрт нь очиж бид нар ингээд ярьслага авч ялаа. Тэгээд Нандаа ихчтэйгээ уулзч байлаа. Нандаа ихч хаан бүр нэлийн хэдэн одоо сүүлийн одоо FM-аар яваад байдаг дуунууд чинь хонгийн дуугаад манай Ангирагийн Millennium Studio бичигдчихсэн. 10 жиров шиг баярхуу хийжсэн. Гэх мэтлэнгээр нөгөө яг эд галтгоо байсан. Тэгээд яг энэ Ахмад үеийн дуучдаа зориулж энэ дууны шүлгийг бичсэн гэж манай Ангира надад хэлдэг байхгүй. Хөөе энэ одоо юу вэ? Сонин дуучин чамдаа гэд энэ ч одоо юу гэж бодох юм бэ? Чи надад зориулаад байгаа юм шиг гэзгүй. Чамд бишээ. Ерөн бол дуучин хүнд хөгжмийн зохиолч нь одоо ингээ яруу найрч нь бичиж штэ ингээ дуучинтай зориулж чинь те ингээ дуугаа сураад эхнээс нь дуулын муулыг гээл те ингээ чинь дуучинтай урам хайрлаж байгаа байхгүй юу. Маш их тийм социализмын үеэс ингээд нөгөө өөрчлөлт рүү ороход ингээ арчлал руу орох үед маш олон урлагийн байгууллагын урлагийн мастеруудыг дөнгөж 40 эдхэн настад нь тэтгэврт нь гаргаад тэр үе чинь дандаа улсаасаа цалин авдаг байсан улсууд чинь ингээд паниктаад яг мондог одоо зах зээлд орсон улсууд бол ингээд Чингис хаан хамтлагийн жаргал сайхан ах бол Чингис хаан хамтлага байгуулад ингээд орон нутгаар явцсан байна шүү дээ. Тийм бүгдээрээ тийм байж чадаагүй. Тэнгүү тэр одоо нухчаан дунд бол маш харамсалтайгаар одоо бурхан болсон улсууд байдаг байхгүй. Тэр улсуудад зориулсан шүү гэж надад одоо Ангира хэлж байсан. Тэгээд тайгар клубуд ингээд тэр үед чинь нэг 98 онд юм байна л та би тэгээ байжсэн чинь дасгал масгал хийгээл байжсэн юм. Тэгсэн чинь гитараа бариад ирсэн хувцсны өрөөнд одоо сонсгож байсан байхгүй. Ингээд тэгсэн чинь ямар сони хөвт юм бэ гэлсэн чинь зүгээр гэл. Тэгэл Герман руу аваачаал Rocktech гэдэг студид аранж рок хийлгээл тэгээд бичүүлээл. Тэгсэн чинь хөгжим нь үнэхээр таалагдсан уу? Манай онон бот бүр ингээл толгоон ингээл толгоос ихсрээ инста нэрэ гэл ерөөсө чамд энэ клипийг хийж өгье гэл. Тэгэл одоо яг бэлэг подарк тэг энэ яаж байгаа үнгүй хийж өгч байгаа юм яаж байгаа юм гэсэн чинь үгүй яга хүүхдтэй болсон чинь гэр бүлтэй болсон бэлэг болж найз нь бэлгэлж ийн гэд.
Тэгэл камертааныхан яг сараагч шиг клип хийлгмээр байна гэсэн ард нь тосцсон зогссон. Тэгээд ерөн бол компьютер график дээр их гоё хийжсэн. Сүүлд нь бол дуучин чамдаг манай Наки хамтарч дуулъя гэд өсөл тавиад. Тэгээд дуулсан. Тэгтээ мэдээж дандаа Наки хажууд байхгүй юм чинь Сара их чинь яхаа хаяа бас Накигийнхаа найруулгаар дуулчихдээ. Аль нэр явах уу гингүүд Накигийнхаар гэл. Тэгээд энэ найруулгын одоо энэ найруулгаар та бүхэндээ сонсгоё. Тэгээд урлагийн гавь сэтгэлтэн одоо Киви хамтгийн продюсер Ангермагийн үгай дуучин чамда. Change.
Ингээ Багтаарыг лайв сешнд хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөө. Баярлалаа.